2024 онд энэ хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг батлахдаа энэ автоэрийн хэрэгсэлтэй холбоотой дээд доод хязгаарын тогтоож өгсөн байдаг. Татвар ногдуулах эрхийг нь одоо тухайн орон нутгийн заавь яжгаар манайха тухайн орон нутагт нь эрх мэдлийг нь тогтоох эрхийг өгсөн байдаг. Тэгээ яг бид нар ч бол үндсэндээ бол 12 оноос хойш бол энэ автоэрийн хэрэгсэлтэй холбоотой татварыг шинжилж чадж байгаагүй. Гэтэл жил болгон ингээд зам тавих шаардлага үүсдэг. Тэгээ одоо л үндсэндээ яаж яана гэхээр тэр татварыг оруулахгүй байхаар нэгэсэндээ автобусаар зорчиж байгаа өрнөөс татварыг аваад тэгээд энэ чинь тээврийн автомашин тэрэгний замыг нь тавьж өгдөг ийм нөхцөл байдал үүсчихэд байгаа. Тэгэхээр нэг талаараа харуул ингэж нөгөө хэрэглэн дээр суурилсан татваруудын нэг багхгүй юу? Энэ үндсэндээ. Нэгэсэндээ тэр тухайн авто тээврийг хэрэглэж байгаа хүмүүсээс татварыг аваад замын застдаг, тавьдаг энэ юу руугаа л явж гин гэсэн үг. Тэгэхээр энийг бол ажлын хэсэг би сайн ажилласан байна л гэж харж байна. Ингэж явахаас үр харахгүй. Бид нар бол одоо нөгөө айл болох хэрэглэн дээр суурилсан татварыг нэмэгдүүлж хийж яг тэр зориултаар нь ашигладаг байх нь өөрөө энэ төсвийн бодлогын юутайгаа уйлдаж явах хэрэгтэй юм гэж харж байгаа. За баярлалаа.